Сүхбаатар сумын соёлын төв нь Улаанбулан нэртэй Арслан хайдуу эрхлэгчтэй нэг орон тоотоогоор 1963 онд анх байгуулагдаж 1988 онд соёлын төв болон өргөжсөн. Клубын эрхлэгчээр Хаян Хэрваа, Жамбал сүрэн, Хөрлбаатар, Эрдэнэбаяр, Сайхан Зоригт, Далай, Лавг сүрнээр ажиллаж байсан бөгөөд соёлын тэргүүний ажилтан, улсын тэргүүний уран сайханч, улс аймагта авиас бэлгээрээ алдарсан сайн дурын ардын авиаснууд олныг төрүүлсэн билээ. Тухайн орон нутгийнхаа иргэд хүүхэд залуучууд энэ төлөө тэдний авиас чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх ийм үйл ажиллагааг голлон анхаарч ирлээ. За хөдөөгийн багуудын өдөрлөг аслагдсан хот айлд тогтмол хурц очиж үйлчилж байдаг. Сүхбаатар сумын соёлын төв нь Монголын соёл урлагийг тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор мэрэгжлийн уран бүтээлчид болон орон нутгийн ардын авиаснуудыг хамруулсан урлагийн тоглолт, олон нийтийн амралт чөлөө цагт зориулсан тань мэдхүйн уралдаанд тэмцээн, бүх нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлүүдээр олон талт үйл ажиллагааг тогтмол явуулдаг орон нутгийн соёлын байгууллага билээ. Одоогоор 200 хүний суудалтай концертын ба бүжгийн заалтай, 20 суудалтай уншлагын танхимтай, номын фонд, бэлтгэлийн өрөө зэрэг 854 м2 талбай бүхий барилгад дарга, номын санч, соёлын өвийн ажилтан, бүжгийн багш, техникч, үйлчлэгч зэрэг 6 орон тоотоогоор үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Соёл урлагийн үйл ажиллагаа нь 4 чиглэлээр тогтмол явагддаг бөгөөд дуу, бүжиг, хөгжим, уран уншлагын дугуйлан, урлагийн тоглолт, иргэдийн чөлөөт цаг зориулсан соёл олон нийтийн тань мэдхүйн үйл ажиллагаа, хөдөөгийн аслагдсан багийн иргэдэд зориулсан бид тань руу явуулын үйлчлэгийг зохион байгуулж, жилд 110-аас 130 нэр төрлийн соёл урлагийн ажил үйлчлэгийг 14,000-аас 16,000 хүнд хүргэж байна. Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйланд 52 сураг шамрагдаж, мэрэгэн харваач, уул морь хоёр, тойрон бүжиг, бүрайд бүжиг, орчин үеийн бүжиг, флаш моб зэрэг ардын урлагийн 4, орчин үеийн 3 шинэ уран бүтээлийг гаргасан. Дугуйлангийн үйл ажиллагаагаар дамжуулан соёлын төвийн бүжгийн багш Б Мөнх Чимэг 20 гаруй бүжгийг дугуйлангийн сурагчдад зааж сурган бид дуулж бүжиглэх дуртай тайлант тоглолт, соёлын цаг нээлттэй хаалганы өдөрлөгийг тус зохион байгуулсан. Хөгжмийн дугуйланд 10 гаруй хүүхэд үндэсний хөгжмөөр, 8 хүүхэд цахилгаан хөгжмийн төрлөөр тогтмол хичээлдэг бөгөөд дууны дугуйлангийн сурагчид хүүхдийн урлагийн яргуй, дуулах өв наадмуудад амжилттай оролцсон. Соёлын төвийн дэргэдэх урлагийн дугуйлангаар хичээлсэн хүүхдүүд өөрсдийн авиас чадвараа нээн хөгжүүлж, цаашлаад мэрэгжлийн урлагийн сургуулиудыг төгсөж амжилттай ажиллаж байна. Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ардын урлагийн тоглолт, Сүхбаатар 75, хатгины наадам, пентатоник, уул морь хоёр, ээжээ дуулъя, хатгины аялгуу, шашин урлагийн цэнгүүн, мөнгөн өвөл, цасан аялгуу, мөнгөлөг үдэш, талархлын тоглолт зэрэг урлагийн тоглолтыг жилд 4-өөс 6 удаа зохион байгуулж байна. Соёлын төвүүдийн ур чадварын уралдааны тэргүүн байр, багш нарын урлагийн наадмын тэргүүн байр, ахмадын урлагийн наадмын тэргүүн байр, Сүхбаатар 75 урлагийн наадмын дэд байрыг тус эзлэж байсан. Иргэдийн чөлөө цаг зориулан аяйта, агшин, хантайгаа хамт яг түн шиг солигдсон хосууд, урт гизэгтэй бүсгүйчүүд зэрэг хөгжөөнд тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг бол соён гэгэрүүлэх зорилгоор сонгодог урлаг сурталчлах 7 хоног, ирчүүдийн чуулга уулзалт, эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, дарганга тойрон бүжгийн тэмцээн, ээждээ загтал бичээрэ, аавдаа загтал бичээрэ уралдаан, ёс заншлын дөрвөн бэрх, алаг мэлхий өрөх, бөгж нийлүүлэх, Монголын нууц товчоо тэмцээн, дуулах өв уралдаан, жаргалтай гэр бүл гар зургийн уралдаануудыг тус амжилттай зохион байгуулж байна. COVID-19 сар таглаас үүдэн үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, амар байна уу 4 цуврал цахим контент, соёл 100 5 цуврал подкаст, тусгал гэрэл зургийн үзэсгэлэн, малчин уншигч подкаст, шинэ жилийн лайв тоглолт,
Нутгийн дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдаан. Дээд Сүхбаатарыг хэн сайн мэдэх вэ? Цахим уралдаан зэргийг санаачлан зохион байгуулсан. Хөдөөгийн аслагдсан багийн иргэдэд соёл урлагийн үйл ажиллагаа хүргэх зорилгоор 2012 оноос хойш бид тань руу явуулын үйлчлэгийг зохион байгуулж хэвшилсэн. Бид тань руу явуулын үйлчлэгэнд соёлын төвийн дуу, бүжиг, хөгжмийн дуулангийн сурагчид, ардын авиаснуудын урлагийн тоглолт, угийн бичгийн сургалт, явуулын номын сан, нийтийн бүжиг зэргийг багтаасан байдаг. Багийн төв малчны хот айлд очин жилдээ сумын 5, багийн 1800 малчтад явуулын үйлчлэгийг хүргэж байна. Угийн бичиг хөтлөлтийг бүх нийтийн хөдөлгөөн болгон ерөнхийлөгчийн зарлагтай угийн бичгээ бичиж, удмын сангаа хамгаалцгаая аймгийн уралдаанд хамгийн олон айл өрхүүдийг хамруулж, аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг тэргүүний сумаар 2020 онд шалгарсан. Сумын 1042 өрхөөс 331 өрх нь угийн бичгээ бичиж хэвссэн бөгөөд нийт хүн амын 31.8% нь угийн бичгээ хөтөлж байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангаас 560 сая төгрөгийн хөгжим, техник, тоног төхөөрөмж, их засварын ажлыг гүйцэтгэлээ. Соёл урлагийн явуулын үйлчлэгэнд зориулан нийтийн автобус, барилгын урсгал засвар, номын сангийн ширээ сандал, хөгжим, техник, гэрэлтүүлэг, урлагийн тайзны галерей зэрэгт 100 сая төгрөгийг зарцуулсан. Соёлын төвийн барилгын их засварыг 346 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн орчин үеийн шаардлагад нийцсэн соёл урлагийн төхлөг, ая тухтай орчныг бүрдүүлсэн. Сүхбаатар сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймагуудын соёлын төвд тэр бүр байдаггүй 47 сая 925,500 төгрөгийн P4 загварын 96 харьцах 96 см-ийн өргөнтэй 16 ширхэг LED дэлгэцний хөрөнгө оруулалт хийгдсэн. Тайзны гэрэлтүүлэг, орчин үеийн шаардлагад нийцсэн 29 сая 768,800 төгрөгийн 47 нэр төрлийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Хүний нөөцийн хувьд 100% мэрэгжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдаж, сүүлийн 10 жилийн хугацаанд аймагта 3 удаа тэргүүн байр, 3 удаа дэд байр, 4 удаа гутгаар байр эзэлсэн амжилтаар хөдөөгийн малчид, иргэд, хүүхэд багчуудад соёл урлагийн цогц үйлчилгээг сайхан харилцаа, сайн үйлчилгээ уриатаагаар биелүүлэн ажиллаж байна. Сүхбаатар сумын соёлын төвийн номын сан нь 17 сая 935,800 төгрөгийн үн бүхий 3700 ширхэг номын фондтой. Номын сан нь уншилгын танхим, фонд гэсэн 2 танхимаас бүрдэнэ. Уншилгын танхимд 10 ширээ, 20 сандал, сонин хэвлэлийн тавиур, каталогийн шүүгээ, 6 ширхэг номын тавиуртай, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан 5 тухтай тоглог орчин бүрдүүлэн иргэдэд хүртээмжтэй үйлчилж байна. Соёлын төвийн номын сан нь сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр жил бүр номын баяжуулалт хийдэг бөгөөд нийтдээ 575 ширхэг 10 сая 155 мянган төгрөгийн номын баяжилтуудыг тогтмол хийсэн. Соёл номын сангийнхаа үйл ажиллагааг аль болохоор номын баяжилтыг хийх, танхим тогтчуулах үйл ажиллагаанд илүү түлхүү ажилласан. Мөн хөдөөгийн уншигч байгаа одоо номын хэрэгцээг хангах, тэднийг явуулын номын сангаар үйлчлэг үйл ажиллагаанд түлхүү ажиллаж байна. Тэгээд Монгол улсад орчин цагийн номын сангийн байгууллага үүсч өгдсөний 100 жилийн ойн хүрээнд соёлын яамнаас зарласан жишг номын сан шалгаруулах улсын уралдааны нийтийн номын сан төрөлд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын соёлын төвийн номын сан тэргүүн байр хүртэж улсын тэргүүний номын сан болж түүхэн амжилтыг бүтээсэн билээ. Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын бит ба бит бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлан мэдлэг олгох, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр голчлон ажиллаж байна. Соёлын өвийн хөтөлбөр нь 2021 онд ЮНЕСКОгийн батламжид байгаль соёлын өвийг хамгаалах сангаас санаачилсан их нутаг өв соёлоо эрхэмлэн дээдлий Монгол түмний их аяны хүрээнд зохион байгуулсан тахилгад шүтлэгт газар нутгийн улсын уралдаанд оролцсон нутгийн шүтээн Дархан хаан уул Монгол орны тахилгын шилдэг зан үйлтэй уулаар шалгарсан түүхэн амжилтыг бүтээсэн. Баян түмэн хаан бол одоо 1780 оны үеэс эхэлж дахигдж эхэлсэн гэж ингэж үздэг. Шашин хаагдсан 37 оноос сэргийх одоо 90 он хүртэл хугацаанд бол 70 жилийн хугацаанд тухайн үед үлдсэн одоо өвгцүүл дээдс ламнаар одоо 101 сарын шинийн 3 болгонд нууцаар гарч одоо ингэ дахилгын зан үйлээ нууцаар хадгалж авч ирээд 1990 оноос эхэлж одоо ингэ
нийт дэлгэрүүлэн дахиж эхэлсэн байгаа. Сүхбаатар сумын орон нутгийг судлах музей нь 1981 онд Гомбос сүрэн даргатай тойноо үйлчлэгчтэй 2 хүний орон тоотоогоор анх үүсгэн байгуулагдаж байсан. Сүхбаатарын музей нь 2 давхар барилга бүхий нийт 507 үзмэр, 4 танхимтай, үүнд угсаатны танхим, байгалийн танхим, орон нутаг судлах танхим, Сүхбаатарын танхим зэрэг багтана. Тус музейд 1830-аад оны үед Муутуу цаасан дээр Монгол зургийн аргаар зурагдсан түүхийн болон өвийн талаасаа ховор нандин үзмэр байдаг. Энэхүү зураг нь Сэцэн хан аймгийн Гадин засгийн хошууны газрын дэлгэрэнгүй зураг болно. Мөн 17 дугаар зууны үед холбогдох Монгол цэргийн баатрын Очирван бурхны хөргийг дүрсэлсэн Монгол хээгэр чимгэлсэн төмөр дуулга бий. Алдарт хурдан хүлэг нийгэм хонгор морины чихмлийг 1988 онд хийлгэн музейдээ байршуулсан. Үүний үр дүнд моринд дуртай монгол хүмүүр зорж очиж үздэг үзмрийн нэг болсон. Төрийн уул хэмээгддэг Монгол орны тахилгын шилдэг зан үйлтэй Дархан хаан уул, нийгэм хонгор морины цогцлбор, Сүхбаатарын музей 3-ыг холбосон соёлын аялал жуулчлалын эхлэлийг тавьсан. Үүний дүнд жилд 600-аас 800 аялагч нар үзэж сонирхож байна. Бид соёл урлагийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн ойлгодог. Тийм ч учраас соёлын төвийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх, орон нутгийн дахин давтагдашгүй онцлог урлагийн бүтээл, өвөрмөц соёлын өвийг улс орондоо цаашлаад дэлхийд таниулахаар зорж байна.